Ухааны боловсрол олгох алтан гурвалжин хөтөлбөрийн үр дүнд 24-р үеийн төгсөгчдийнхөө гаргасан багтам сайхан амжилтыг дурдан алдаршуулъя. 24-р үеийнхний хувьд улсын хэмжээнд гаргасан амжилтыг бүх сурагчдын нэрсийг дурдан гэвэл надад оногдсон энэ цаг хүрэлцэхээргүй байна. Тийм учраас би товчлон зарим амжилтыг дурдъя. Хичээл сургалтын хувьд улсын төрөлжсөн олимпиадад дүүрэг, хот, улсын хэмжээнд нийт 28 медаль хүртснээс улсын олимпиадад 7 медаль хүртсэн нь Шинэ Монгол сургуулийн түүхэнд шинээр бичигдэх үнэлэхүй амжилт болжээ.
баярлалаа. Өнөөдрийн баярын үйл ажиллагаанд олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн билээ. Ингээд хүндэт зочдыг төлөөлж үг хэлнүү хэмээн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масаро сан таныг тайлзнаа урьж байна. Самбайтгано Японы элчин сайдыг 알아봐인 은어들어시 몽골 솔고리아 주스그 바위 다부분 몸 타나이 게르불 바그시나 볼롱 포르보그도 부프 흐무스트 진 테테게레스테 바야딘 메딕 데부슈리 미니 드게스 다부분 도리고토이 흠 차다르타이 도리고토이 흠 잠타이 게덱 위기 다히지 헤르메 바인 Ирмийн ордон сургууль минь бидэнд мэдлэг, хайр, дурсамж бэлгэлсэн ариун газар билээ. Энэ бүхнийхээ төлөө талархал илэрхийлж сургууль минь баяртай дуугаар 24-р үеийн сурагчдын хамтлаг мэдлэгээ дэвшүүлэхэд бэлэн боллоо. Бора зүсэтгэл минь носон зүсдэн цамок ахны хай зүлэн үнсэт шинэхэд байсан Hasta хонжидөө сэмхэгэх дурсан сэтгэл төрнөө айхуудтай сорогч нас минь чамтай хаа хайрт минь Баламгүй төлөвс орснаа Аситаш чи хүрдэлгээ хүслийн шоу нүрнэсэ асорчнас антай зодмэн чам хамстагоя заа хамта чимэгүйхэ аста хонжилүү Сэмхэн эрх дурсан сэтгэл хөмөрнөө айхуудтай сурагч нас минь чамтай Hasta onjidu
Ингээд төгсөлтийг төлөөлж үг хэлэх хэмээн Шинэ Монгол сургуулийн 7-р төгсөгч Япон сургуулийн төгсөгчдийн 6 маань иргэдийн гүйцэтгэх захирал Сугар Батхайгаа тайснаа үржээ. Сайн байна. За өнөөдөр энд хүрэн цугласан эрхэм багш нар, эцэг эхчүүд, төгсөх ангийн сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бие Шинэ Монгол ахлах сургуулийн 7-р үеийн төгсөгч Зориг Тавгтай Сугар. За тэгээд өнөөдөр төгсөлтийгөө төлөөлөөд энэ тайзан дээрээс үг хэлж байгаадаа маш их баяртай байна. Яг 17 жилийн өмнө миний төгсөжсэн зааланд энэ зааландаа энэ тайзан дээр гарч ирээд үг хэлж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд хамгийн түрүүнд сургуулаа төгсөж байгаа 24 дугаар үеийн төгсөгчд өнөртөө халуун баяр хүргэе. Та бүхэн ирээдүйн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтгоо гэж хүсэн өрөө. Та бүхнийг өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, асран хамгаалагч нарт нь сурган хүмүүжүүлсэн багш нартаа гүн талархал дэвшүүлье. За тэгээд би нэг 2-3 зүйлийг та бүхэнд бас хэлье гэж бодсон юм. За тэгээд одоо ингээнээс хойш энэ 20-од нас гэдэг бол маш олон чухал сонголтыг хийдэг. Айгүй сайхан мөртлөө нэлийн хэцүү үе та нарын өмнө тулгарч байгаа. Мэргэжил, сургууль, хайр дурлал, ажил амьдрал гээд ер нь дийлэнх юмнууд яг энэ 20-од насны дээр шийдэгддэг. Гэхдээ энэ сонголт болгоны дараа одоо энэ зүг болов уу, тэ? Миний юм алдаатай юм биш үү, буруу байгаа биш үү гэсэн эргэлзээ төрн тэр дихтээ хүн болгонд байгаа. Тэр мэдрэмж хүн болгонд байгаа. Тийм учраас чи ганцаараа биш шүү. Бүгдээрээ адилхан эргэлздэг юм шүү. Бүгдээрээ адилхан юмд санаа зовд юм шүү гэдгийг сэтгэл зовж явдсан шүү гэдгийг бодоорой. Энэ үедээ тэгээд нэг нэгнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаад ойлголцоод нэг нэгнийхээ төшиг тулгуур нь болж байгаарэ гэж хэлмээр байна. За мөн хүн болгоны химнэл, хүн болгоны цаг хугацаа өөр байдаг. Зарим хүмүүс 20-тод амжилтанд хүрдэг болвол зарим хүмүүс 40-тод амжилтанд хүрнэ. Зарим нь сайн аав болдог болвол зарим нь сайн математикч болно те. Тэгэхээр бусдад өөрийгөө хийзэгчтэй харьцуулж байгаарай. Өчигдрийн өөртөөгөө өөрийгөө харьцуулж амьдраарай. Тэгэх юм бол бас амьдрал чинь илүү аз жаргалтай, илүү амттай болно шүү гэж хэлмээр.
Ogroninende Garbadora Babakush Erhemto Kuso Kujido. Tab Gente Ulza Sanda Bayal Tai Baina. 本日は新モンゴル高校の卒業式にお招きをいただきましてありがとうございます。 Өнөөдрийн хүү төслийн үйл ажиллагаанд өөрөө оролцуулсан та бүхэнд баярлалаа. 2013年に、主人が総理大臣としてモンゴル国を訪問させていただいた際に私も同行し、そしてこの、高校を訪問させていただきました。 2013 онд миний нөхөр Монголд ажиллах үед би Монгол улсад хамт байж миний бие шинэ Монгол сургууль дээр бас ирж байсан билээ. 皆さんから大変な歓迎を受けたことを今でも、懐かしく覚えております。 Маш халуун дулаанаар өгтөж байсан та бүхнийг би тодоос тодхон санаж байна. ガラ先生が、日本に留学された際に日本の教育を見てこの教育をモンゴルにも取り入れたいということでこの学校が設立されたと聞いております。日本とモンゴルの関係がますます深まりますよう私もこれから努力していきたいと思いますし、また皆様方の卒業をしてからのご多幸をお祈りしてご挨拶とさせていただきます。 Цаашдын Монгол Японы хамтын ажиллагаа улам бүр өргөжиж хөгжиж дэвшин зэрэгцээ та бүхэн ч гэсэн цаашдын та бүгдийн чинь цаашдын амьдралын аз жаргал амжилт бүхнийг хүсэн өрөөё. 改めまして皆さんおめでとうございます。 Та бүхэн дахин баяр хүргэе. хүндэт эцэг их зочид төлөөлөгчд Эрдэнэт багш нар 24-р үеийн хамгийн хайртай, хамгаас хайртай шавнар минь ээ. За өнөөдөр та нарыг харсан ямар гайхалтай харагдаж байна. Үнэхээр та нараараа бахархаж байна. Ямар нэгдүгээр ангид та нар тийм ээ салаахан гизэгтэй инээсэн хөхөрсөн
Өчигдөр орой нэгэн эцэг их надтай ингэж ярьлаа. Манай охин сургуульд орно гэж догдлоод тэгэл одоо би өөртөө сургуульд орно, бүх юмыг сурна гэж маш их догдолж гин. Өглөө сургуульдаа явж гин. Толиндоо хараад эргэлдээл те формынхаа хормойг бараал тэгснэ. Би бүхнийг сурна. Би маргааш сургууль. За охин сургуульдаа иржээ. Сургуульдаа ирээд үдээс хойш нь гэртээ буцаад очиж юу гэж хэлсэн гэж бодож байна та нар? Хүүшээ би уншаад бичээ сурчин гэсэн чинь үгүн байж штэ гэж хэлсэн гинэ. За тэр охин маань манай үеийн дарга Цолмон гайхалтай үеийн бас нэг дарга мөнх оргил гэж дарга би. Энэ охин маань өнөөдөр хүсэл мөрөөдлөө биелүүлээ. Толины өмнө хормойгон дээш нь тийм ээ болгоод одоо би юм сурна, нэг өдрийн дотор бүхнийг сурна гэжсэн охин маань үнэхээр амьдрал гэдэг ямар байдгийм бэ? Ямар олон зүйлийг даван туулж иж хүн амжилтанд хүрдгийм бэ, оргил гардгийм бэ гэдгийг өөрөөрөө үзүүлж явж байгаа энэ нэг зэрэгтэй үеийн дарга Цолмондоо өнөөдөр бүр онцгойлон баярын мэнд хүргье. Чиний хүсэл мөрөөдөл үнэхээр биелж байгаа шүү. Зөвхөн Цолмонгийн биш, энд сууж байгаа 81 охин 42 хүүгийн хүсэл мөрөөдөл үнэхээр биелж байна. Та нар үнэхээр олон зүйлийг сураад багш нарынхаа эцэг эхийнхаа дэмжлэгтэйгээр өөрийнхөө хүчин чармаалтаар олон зүйлийг сураад сургуулаа төгсөх цаг нь ойртон иржээ. Төгсөх жилийн алтан намар үнэхээр гайхалтай байсан. Тийм үү хүмүүдээ? За, Сэлэнгийн аймгийн Орхон сум, ногооны талбай, ачааны машин, тоос шороо, битүү тэгсэн хэрнээ та нар инээж ийсэн. Тэгсэн хэрнээ та нар шуудаатай төмсөө өөрөөд тийм ээ бахархалтайгаар тоолоод гүйжсэн. Үнэхээр гайхалтай байсан. Тэнд та нар минь тийм ээ ажлыг голохгүй хийх, төвчээртэй байх, хөлс тусалж олсон мөнгө ямар их үн цэнтэй бэ гэдгийг мэдэрсэн гэж бодож байна. За ингээд 81 охин минь 81 охин 42 хүү минь төгсөх цаг хаяанд ирлээ. Өнөөдөр 2023 оны 5 сарын 23-ны өдөр 12 жил хамтдаа хөгжилдөж хаяа бие биедээ тонж ухаарч уярч урагшилсан та нар минь 12 жил багш нартаа загнуулж бас аргадуулсан баггүй мэдлэгийг хоримтлуулсан 12 жил насан туршдаа мартахгүй нандин дүрсэн жил бүтээсэн та нар минь. Bye.
чухтаа хонгор багын андууд мэн амжилт өргөсөн ч нэгээс сэтгэлээ насан туршдаа бартын би гинцээ үеийн насаа бисэви нэг ангихан цацхтасан чухтаа ойхон багын андуудын өсөх цаг хугацаа нэгээс сэтгэлээ You show me how to Шинэ Монгол сургуультаан суралцах хугацаанд үеийн нөхдөө манлайлан суралцаж, зүрх сэтгэл, оюун ухаан, бие бэлтраад ажиллан өөрийгөө хөгжүүлсэн эрхэм төгсөгчийг тодруулж өгнө хэмээн Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэng ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын гавьяат багш, доктор Жанчмын гал бадарх багшигаа тайлснаа урьж байна. Төгслийн баярын гал халуун мэндийг хүргэе. За багш нь жил болгон ирж шилдэг төгсөгчд одоо шагналыг гардуулдаг байгаа. За энэ шагналыг эхлээд гардуулаад өгье. Шилдэг төгсөгчөө дуудаж шагналыг уншиж өгөхийг чулуун чимэг нийгмийн ажилтнаа хүсэж байна. Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль Батламж 24-р үеийн төгсөгч Цэгцэг танаа. Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэдийг бид бэлтгэн урайтай сургуулийнхаа нэрийн хуудас болсон үеийн нөхөд номын дүүрэн нарийнхаа үлгэр дуурайлал болж амжилттай суралцсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж баяр хүргэе. Та ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль суралцах хугацаанд үедээ суралгаараа тогтмол 1-2 дугаар байранд жагсаж нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиадад 10 дугаар ангидаа гутгаар байр, 11 дугаар ангидаа дэд байр, 12 дугаар ангидаа тэрүүн байр эзэлж улсын олимпиадад оролцох хэрэг. 11 дугаар ангидаа оюуны он сургуулийн нэрмжит олимпиадаас алтан медаль, шинэ өнөөдөр сургуулийн нэрмжит Монгол хэл бичгийн олимпиадаас алт, Япон хэлийг 6 дугаар ангиас эхлэн суралцаж 11 дугаар ангидаа GLPT N1 төвшин, наран сургуулийн зохион байгуулсан Япон хэлний N1, N2 олимпиадад тусгай байр. Суралцах хугацаанд гаргасан амжилт хичээл зүтгэлийгтэй нь өндрөөр үнэж 24-р үеийн шилдэг төгсөгчөө шалгаруулж шилдэг төгсөгчийн үнэмлэх тэмдгийг Батламжийн хамт гардуулав. Эрхэм төгсөгч таныг өрөөнд аз жаргал мэдэгдэн өөрийн аз жаргалаа дархаж явахыг хүсэн ерөөе. За энэ төгсөгч бол
Атруу баясгаа өгтөө Соломон байна. За Соломоныг орж байна. За Соломонд маань шилдэг төгсөгчийн үнэмдэх за мөн шилдэг төгсөгчийн медальон одоо шинэ Монгол сургуулиас өгдөг энийг гардуулж өгнө. За баяр хүргэе минь хөө. Юуны төрөнд энэ үеийг дааж 4 ангийг дааж төгсгсөн гайхалтай багш нар за үеийн нийт багш нар бага ангиас нэглээд сургаж явсан бага дундын багш нар нийт багш нартаа та бүхний маань хөдөлмөрийн үр шинд гайхалтай төгсөгчд нь өнөөдөр төгсөж байгаа учраас та бүхэндээ халуун баяр хүргье. Та бүхний маань нөр их хөдөлмөрийн үр шим шүү. За мөн эцэг эхчүүдтэй энэ дээгүүр ингээд зогссон байна. Маш олон эцэг эхчүүд ирсэн байна. Та бүхэн өөрийнхөө хайртай охин, хайртай хүүг хараад бахархан сууж байгаа. Энэ шинэ Монгол сургууль итгэж, найдаж хүүхдээ оруулсан. Өнөөдөр үр шимийн хүртээд миний охин, миний хүү сайн хүн боллоо доо. Энээс цааш амьдралын замд сайхан тавигдлаадаа гэд багтаад сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд бас баяр хүргэе. Яг л өдөр болгон та нарыгаа дахиад харах юм шиг, дахиад намрын ажилд хамтдаа явах юм шиг, дахиад сургуулийн авраг тэмцээнүүд хамтдаа оролцох юм шиг тэгээд санагдаад гонигтайгаа. Гэтэ юуны өмнө багш нар олон шинэ Монгол сургуулийнхаа хамт олонд үнэхээр их талархтай илэрхийлмээр байна. 12 жилийн хугацаанд би шинэ Монгол сургуулийн сурагч гэдгээрээ үнэхээр их бахархаж явсан. Өнөөдрөөс хойш маргаашнаас эхлээд ч гэсэн шинэ Монгол сургуулийн төгсөгч гэдгээрээ үргэлж бахархаж явах болно. Мөн энэ завшааныг ашиглаад үеийнхэндээ өгөхмээр байна. Энэ хичээлийн жил гэхээр эхлэн гут бүгдээр яг сүүлчийн 9 сарын 1, сүүлчийн намрын ажил, сүүлчийн оройн тойрог, өчигдөр ч гэсэн сүүлчийн програм гэж хэлээл найрлуугаа дуулцсан. Өнөөдөр ингээд сүүлчийн болгон өнөөдрөөр өндөрлөөд маргаашнаас бүх зүйл шинээр эхлэсэй гэж хүсэж байна. Өнөөдөр бол төгсгөл биш бас эхлэл юм шүү. Та нар чаднаа гэж хэлмээр байна. Энэ зааланд ингээ харахаар маш олон эцэг эхнэр, маш олон сурагчид энэ заал ингээд хайраар дүүрэн гэрлэж байгаа гэж бодохоор надад үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд одоо энэ зааланд нийл ягаан зангаас зүгээс сууж байгаа сурагч болгоны ард нойргоо хонсон шөнүүд би хизээч чадахгүй байна гэж бодоод бууж өгмөр санагдсан үеуд. Тэгээ бас бүхний чадчих юм шиг үеуд нэгэндээ тунирхсан сэтгэл бас баярлсан, баярч гисэн байгаа. Тэгээ та нартай үнэхээр их хайртай шүү. Баярын мэнд хүргье.
баярлалаа. Ахлах сургуулаа төгсөж буй 24-р үеийн ах иш нараас нь бага сургуулаа төгсөж буй 31-р үеийн дүү нартаа баяр хүргэн эрдмийн их замдад амжилт хүсэж сайн сурагчид болоорой хэмээн нэг ягаан өнгийн цангаагаа гардуулж байна. Үе үеийн төлөөлөл сурагчдыг хүндэтгэн өрөө. Сайн байцгаана уу эрхэм багш нар, эцэг эхчүүд болон хамгийн эрхэм хүндтэй ах эгч нараа. Эрдмийн их мөрөнг гатлах цамдаа бид та бүхэнтэй учирч өдийг хүртэл хамтдаа алхажээ. Өнөөдөр харин энэ аяллаа нэгэн бүлэг өндөрлөж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэхээр үүрнээсээ нисэн гарах цаг ирлээ. Аавыгаа хөтлөөд ээждээ үнсүүлээд 2 дахь гэрмэн болсон сургуулийнхаа алтан босхийг даваад 12 жилийг ардаа үтсэн байна. Нэгэн дээвэр доор нэг ангид мөр зэрэгцэн сууж ихэнхдээ баяр жаргалтай, хаяада гуниг зовлонтой, заримдаа айц хүйцтэй, догтлол дүүрэн мөчүүдгээд олон мэдрэмжээр бэлгсэн он жилүүд өнгөрлөө. Энэ аяллаа дунд хүн бүрт дахин давтагдашгүй амьдрал гих номондоо төшиг тулгуур болох ант нөхөд, ачид багш нар, үеийн найзууд гээд нандин хүмүүстэй учирчээ. Жилээс жилд харж дассан царайнууд, сонсож дассан завсарлагааны хонх, хүсэн хүлээдэг тэряки. Бүхэл дурсамжууд сэтгэлдэл цоожлогдохондээ. Бодлоо цэгцэлж, үгээ цэгнэж, үйлдэлийг хянахыг үлгэр дуурайл болон харуулдаг байсанд баярлаа. Амжилт, ахиц дэвшлийг нь хамгийн ойроос харж үлгэр дуурайлал авдаг байсан симпайнер минь. Өрөн хавар яргуй дэлгэрэх мэт амьдралынхаа цоо шинхэн бүлгийг нээж улам бүр цэцэглэх гэж буй симпайнертаа амжилт хүсье. Үргэлжлүүлж бичих амьдралын шинэ бүлэгтээ итгэл, урам зориг, хүсэл мөрөөдлөөр дүүрэн яваарай. Сэрхийг хүсээгүй зүуд сэтгэл хөдлөлийн догтлон нулимс дүүрэн энэ богино хугацааг минь хамт өнгөрүүлж байгаа эцэг эхчүүд, багш сурагчид, номын ахын дүүс, бас үеийн нөхөдөө баялаа. Энэ өдөр зөвхөн бидний 24-р үеийн төгсөгчдийн хувьд биш, энд суулсан хүн болгоны хувьд чухал өдөр гэж итгэж байна. Учир нь бидний дүү нарын хувьд энэ бол тэдний 1-2 жилийн дараа төгсөөд явах ирээдүй. Харин энэ мөчийг өмнө нь туулаад гарсан хүн болгоны хувьд өөрийнх нь бага насных нь гэгээн тусламж мөнөөсөн юм. Өнөөдөрт одоотой амьдрал гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ төгсөлтийн баяр гэх энэ өдөр бол өнөөдрийн тухай биш. Харин өдийг туулсан амьдралын минь 12 жилийн одоо хүртэл хөтлсөн зам биднийг өнөөдөр хэн болгоход хүргэсэн бяцхан шийдвэр бүрийг зэгнэж дурсамжаа эргэн харах мөн цааш ирээдүйд амьдралын уртаас урт амьдралдаа аялалдаа хэн байх, түүний тулд юу хийх энэ мөчүүдийн зааг билээ. Хүн бүрийн хувьд төгсөлттэй холбоотой дурсамж нь өөр байдаг байх. Та магадгүй хичээлийн хонх дугараад ангиасаа гарах гэхээр ангиасаа гарангууд төгсч гээд байгаа юм шиг санагдан хорогдож ширээн дээрээ дахиад 5 минут илүү суудаг байсан байх. Эсвэл дахин ангийнхандаа хамт байхгүй дээ гэж удаад дотроо сэмхэн мэгшиж үдсэн байх. Гэхдээ энэ өдөр бидний зүрх сэтгэлээрээ холбогдсон нэгэн догтлол дүүрэн мөчийг бүгд мэдэрнэ. Манай үеийн төгсөгчдийн хувьд энэ заалнаас гараад өмнө нь бас дараа нь гарч байсан тэр мэдрэмжүүдийг авахгүй. Харин амьдралдаа ганцхан тохиолдох энэ мөчийг мэдрэх байх. Юутай ч сэтгэлийн дүнд
оюун зүрхэндээ арилшгүй тодорхой бичиж үлдээсэн тэр дусамжид бидний амьдралын хамгийн чухал мөч болон үлдэнэ. Өнгөрснөө харж ирээдүгээ зас гэдэг үг байдаг. Тэр нь ёсондоо хүн бууж үлдсэн зүйлээ ирээдүйдээ хийдэг гэсэн үг юм. Таны амьдралын алтан мөч, сувдан хорон бүр чинь таны ирээдүйд оргиун бадрах мөн ирмөө итгэлээрээ өөдрөг ирмэлцэлдээ ирээдүйдээ задрах тэр мөчүүдийг зааж засаж явдаг гэсэн үг юм. Тэрхүү дурсамж нь хэрвээ цомог ном байсансан бол эцэг эхчүүд маань гачгийг нь хаяглаад харин багш нар маань нэмэн үсгээр ой тойнд минь туйрах байсан болов. Сургууль хүүхэд насаа эрдмийн гараагаа багшгүйгээ төсөөлөх боломжгүй. Мөн тэдний тэр дусамж бидний ирээдүйд хичнээн их нөлөөллийг тоочоод баршгүй. 90-100 цорайд хоолой тань ингэрт минь нэгшиж эргэшгүй цаг хугацааны инхэд оюун минь тунан сүүдрийг минь хүртэл өндөр дөргсөн сүүмэлзэг зулын гэрэл адил багшаа ариунаар бодон шүтээ. Багш нартаа баярлалаа.
танд дурсан байдаг ба. Олон орос үүдийг ялгаж Сэтгэлийн минь гэрлийг асаасан сэрүүхэн тэр шөнийн болцоо дурлалд итгэсэн насаа би дурсанж болсон ч мартахгүй 17 нас мэн анхны юм бүхний эхлэл болж амьдралын сайхныг амсахын төдий амтлан дурласан үе мэ 17 нас мэн амьдралын тухай бодохын чөлөөгүй зөвхөн мөрөл хүслээрээ энэ чөлөөтэй зөрөг өнгөрөх бүхний анзаарах завгүй өнгөрөөсөн зөрөг замын голцордыг зогсож байсан баярыг хүргэе.
color red the blue. Шөнөөр амил чөдрө хаацсан бидний амьдрал үсэглэн Feeling like I on just think of бидний амьдрал боцолно Нохот үгэл чуцално Хуцахгүй би хөдөлнө Дэмэн нүцэг хөдөлнө Гарандаа мөн хөдөлнө Хөдөлнө Энийг хатад дунд хатад хөдөлнө Хөдөлнө Тэрхийн дотор минь баялаг хөдөлнө Хөдөлнө Энийг хатад дунд хатад хөдөлнө